Дөрөвдүгээр бүлэг сүүн зам Андромеда галактикуудын дайн. Нэгдүгээр хэсэг харанхуйгаас ирсэн элч. Сүүн зам галактикт хүн төрлөختний алтан үе тохиож байгаа. Харанхчуудын дайнаас хойш 1000 жил өнгөрчээ. Хүмүүс галактикийн 4/1-ийг эзэмсэн сууршиж олон зуун оддын системийн амьдрал цэцгэлэн хөгжиж байлаа. Монголын эзэнт гүрэн одоо бүх сүүн зам хамгийн хүчрэг хүчин болсон байгаа. Хаан ширээнд сууж буй хаан Тэнгис Чингис хааны 30 дахь үеийн удам мэрэгэн ухаанд удирдахч байв. Тэр өдөр галактикийн хязгаарт хачин үзэгдэл болвоо. Сансар окторгууд аврах том нугаралт үүсч орон зай нугалран цаг хугацаа зогсон. Тэр дундаас нэгэн объект гарч ирв. Энэ нь хүлэгч биш, амьд организмч биш, харин хуулингийнх нь хослол мэт аимшигтай зүйл байвлаа. Тэр объектоос нэгэн дохио харив. Энэ дохио бүх сүүн зам даяар тархаж бүх соёл иргэжлийн хилээр орчуулгдан сонсогдвоо. Энэ бол Андромеда галактикийн эзэнт гүрний зар мэдээ юм аа. Сүүн зам галактикийн оршин суугчдаа та нар бидний нутаг дэвсэрч халдан орж бидний эртний өв боломжлыг бузарсан. Та нар устгагдах ёстой. Бидний аврах том роботын арим ирж байна. Бэлтгэд хэдэн зуун жил зарцуулагдах болно. Тэр хугацаанд та нар бууж эсвэл үхэлдээ бэлдэж болно гэж Андромеда галактикаас ийм мессеж иржээ. Дохио тасарлаа. Хаан Тэнгис галактикийн бүх удирдагчдыг яаралтай хуралдуулав. Орчлонгийн төв байрлах Монголын эзэнт гүрний нийслэл Чингис хотод бүх хотын төлөөлөгч цугларваа. Андромеда гэж хаан Тэнгис шивнэ. Тэд яагаад одоо хажууд нь зогсож буй түүний зөвлөх мэрэгэн эрдэнэ чимийг хариулв. Хаа маань тэд биднийг олон зууны турш ажиглаж байсан. Бидний хүчрэгжилт тэдэнд аюул занал учруулж гисэн. Тэд биднийг сулд дорой байлгахыг устгахыг хүсэж байна гэж лөө. Тэдэнд хэдэн зуун жил хэрэгтэй гэж хэлсэнд тийм ээ. Тэр хооронд бид бэлтгэх ёстой гэж лээ. Гэхдээ тэдний технологи бид тэдний талаар юу ч мэдэхгүй шүү дээ гэж хаан хэлвэ. Хоёрдугаар хэсэг өтний нүх түүний төсөл. Хаан Тэнгис галактикийн бүх эрдэмтдийг цуглуулв. Тэдний дунд хамгийн алдартай нь Батмаг хэмээх сууд эрдэмтэн байв. Тэр хаан Тэнгист нэгэн санал тавив. Хаант минь ээ, бидэнд цор гарын бонд ганц боломж байна. Бид өтний нүхийг бүтээх ёстой. Хаан, өтний нүх энэ юу вэ? Энэ бол орон зай цаг хугацааг нугалрах технологи. Бид түүгээр дамжин Андромеда галактикт хүрч тэднийг гиндүүлэн тоглож чаднаа. Бид тэднийг бэлтгэж дуусгаас өмнө цохих болно. Хаантан. Гэхдээ энэ боломжтой юу? Боломжтой. Гэхдээ асрах эрчим хүчний нөөц шаардлагатна. Бид галактикийн бүх хүчийг дайшлах хэрэгтэй болно. Мөн энэ маш аюултай. Нэг буруу тооцвол бүх галактикийг ч сүрүүлж чаднаа гэж лв. Хаан Тэнгис удаан бодов. Түүний нүдний өмнө өв дэд сэхэн дүрсүүд өнгөрвөө. Бат эрдэнэ Тэмүүжин Сарнай Бат өргөл гээд бүх эртний хаадууд. Тэд бүгд энэ хэцүү үеийг зоригтой шийдвэр гарна ялж байсан. Бид хийх болно. Галактикийн бүх хүчийг дайчил өтний нүхийн төслийг эхлүүлээ гэж хаан зарлиг болгоо. 3 дахь хэсэг аврах том роботууд. Харин Андромеда галактикт аимшигт бэлтгэл явж байв. Андромедачууд бол эртний хүчрэг соёл иргэншил байв. Тэд олон зууны турш аврах том роботуудыг бүтээж дайнд бэлтгэн байв. Эдгээр роботууд нь уус шиг том, хөдөлгөөн нь аимшигтай хүчтэй байв. Тэдний нэг л жижиг хотыг нэг алхмаар гიშгэж сүрүүлж чадхаар тийм том байв. Андромеда галактикийн удирдагч эзэн Ворлан өөрийн ордон зогсож аврах роботуудын парадыг үзэж байв. Тэр хүн дүрстэйч биеийн металл органик эдийн хослол нүдэн улаан гэрэлтэй хүйтэн царайтай байлаа. Манай роботууд хэдэн хувь бэлэн болсон бэ гэж тэр асуув. Эзэн минь ээ 78% бэлэн болсон. 200 жилийн дараа бүрэн бэлэн болно гэж туслахуд нь хэлв. Хитрхи удаан байна. Сүүн замчууд хүчрэгж байна. Бид тэднийг яаралтай устгах ёстой. Роботуудаа хурдан өгсөрч хурдуул гэж тэр тушааваа. За эзэн минь ээ. Гэхдээ хурдсахвал чанар нь жоохон муудах эрсдэлтэй гэж хэлв. Эзэн Морлон чанар муудсан чамаагүй. Бидний тоо хэмжээ хангалттай. Тэднийг бүрэн устгах болон дайсныг устгах чадна гэж тэр хэлвэ. 4-р хэсэг өтний нүх нэгдэв. 200 жилийн дараа хаан Тэнгис нас барж түүний орыг заламжлах хатан туяа заламжилсан байна. Хаан нас ураад хатан заламжилсан байна. Тэр эцгийнхээ адил мэрэгэн
Гэхдээ илүү шийдэмгий, илүү зөрөгтэй хатан байваа. Өтний нөхөн төсөл дуусч байв. Галактикийн хязгаарт аврах том байгууламж баригдажсэн бөгөөд энэ нүтний нөхийг нээх төхөөрөмж нь байсан. Хатан таан бүх систем бэлэн боллоо гэж Батмөх мэдгэдэв. Нээгээрэй гэж хатан зарлиг болгов. Аврах том энергийн туяа төхөөрөмжөөс гарч орон зайг цоолн нэвтлэв. Тэр мөчид сансраа хөтөргөө нугларч аврах том хар нүх мэт үүсгэл үүсч түүний дундуур өөр галактик харагдаж эхлэв. Энэ бол Андромеда галактик байлаа. Бидний зэрэгүүд бэлнөө. Билээ хатантаа сүүн замын нэгдсэн болоод өтний нөхөр нэвтрэхэд бэлэн байна. Хатан туяа гүн амьсгаав. Тэрээр 1000 жилийн түүх, 1000 жилийн тэмцэл, 1000 жилийн мөрөөдлийг нуруундаа өрч байв. Урагшаа монголчуудаа. Урагшаа сүүн замын нэрээр сүүн замын дайчтай урагшаа гэж тэр тушаал зарлиг болгоо. 5 дугаар хэсэг галактикуудын мөргөлдөөн. Хүн төрлөختний нэгдсэн болоод өтний нөхөр нэвтрэн Андромеда галактикт гарч ирвэ. Тэдний хармагц Андромедачуудын плот бүслэн авав. Гэхдээ энэ удаа гинцэн Андромедачууд байваа. Тэд яаж ирсэн юм бэ? Бидний тооцоогоор 200 жил шаардлагатай байсан гэж эзэн борлон орилвоо. Тэд өтний нөх ашигласан байна. Бүх чэд ажил роботуудаа явал гэж борлон ориллоо. Тулаан эхлэв. Энэ нь өмнөх бүх тулаанаас илүү аимшигтай байлаа. Хоёр галактикийн плотууд мөргөлдөж тэдний гэрэл 1000 нарны гэрэл төлөв. Аврах том роботууд гарч ирэн хүмүүсийн хөлгүүдийг нэг нэгээр нь сүрүүлж эхлэв. Хатан туяа Чингис хаан хөлгөөс тулааныг удирдах байв. Түүний хажууд залуу командлагч жаргал зогсож байв. Хатантаа минь тэдний роботууд хитрхи хүчтэй байна. Бидний зэвсэг тэдэнд нэвтрэхгүй байна. Тэдний сул талыг бол бүх робот сул талтай байдаг юм гэж хатан хэлв. Жаргал дэлгэц рүү ширтэж байгаад нэг зүйлийг анзаарв. Хатантаа хардаа тэдний роботуудын нүд хамгаалтгүй байна. Тэнд гэрэл нэвтэрч чаднаа гэж хэлвэ. Бүх хөлөгт зарл роботуудын нүдийг чиглэл хүчтэй гэрлийн туяа хэрэгэл. Хүмүүсийн хөлгүүд роботуудын нүдийг чиглэн галнавэ. Нүдэнд туяа тусмагч роботууд сохорч хөдөлгөөн нь алдагдаж унаж эхлэв. Нэг нэгээр нь аврах том роботууд унаж оддын гэрлийг бүрхвэ. 6 дугаар хэсэг эзэн борлооны төгсгөл. Хэдэн сарын тулааны дараа хүмүүс Андромедачуудын нийслэл гарагт хүрвэ. Энэ нь аврах том хиймэл гариг байсан бөгөөд түүний дотор эзэн борлоон нуугдаж байв. Хатан туяа өөрийн зэргүүдээ удирдан гариг руу бов. Тэднийг олон саа дотор робот харуулууд угтаж авсан ч тэд урагшсаар байв. Эцэст нь тэд эзэн борлооны ордонд хүрвэ. Тэнд аврах том танхимд эзэн борлоон тэдний хүлээн зогсож байв. Түүний биеийн томорч хэлбэрийн өөрчлөлт аимшигт дүр төрхтэй болсон байлаа. Та нар хэлээ. Жижигхэн сул дорой амьтад та нар яаж зүрхлэнэ вэ? Бид эрх чөлөөний хөдлөлөд тэмцэж байна гэж хатан туяа хариулв. Та нар биднийг устгахыг хүссэн. Бид амьд үлдэхийн төлөө тэмцэж байна гэж хатантан хэлвэ. Амьд үлдэх үү? Та нар мэдэх үү? Бид хэдэн тэрбум жилийн турш амьдарч байна. Бид хэдэн мянган соёл иргэншлийг устгасан. Та нар бидний гарт үхэх болно. Тулаан хэлвэ. Хатан туяа болон түүний шилдэг дайшд эзэн борлоонтой тулалдав. Тэрээр аимшигтай хүчтэй байсан ч тэд тоогоор давуу байв. Тэд түүний бүслэн нэг нэгээр нь цохиж эхлэв. Эцэст нь жаргал түүний зүрх рүү цохилт өгв. Эзэн бол борлоон орилон бэн гэрэлтэн аажмаар унав. Та нар яллаа. Гэхдээ санаж яваарай. Галактикт олон аюул бий. Бидний ах нар тэд та нарыг устгах болно. Түүний бие бүрэн унтарч сүрч эхлэв. Ингээд тэр хүсэн байх нэ. 7 дугаар хэсэг агуу их ялалт асар их гарц. Дайн дуслаа. Андромедачуудын эсэргүүцэл нуран мууж тэдний эзэнт күрэмт сүрвэ. Гэхдээ ялалт асар их хүнээр болсон. Сүүн замын нэгдсэн болоотын 70% сүрч хэдэн тэрбум зэрэг ам өргөдөжээ. Олон гариг колонууд сүрч сая иргэд амиа алдсан байв. Хатан туяа өөрөө хүн чирхтанж амьд үлдсэн байлаа. Тэрээр тулааны талбай дээр дээгүр нисч сүрэл бүхлийг харж бай. Түүний нүднээс нулимс хойжин хацрыг нь орж байв. Энэ ялалтуу энэ үнцэнтэй байсан уу гэж тэр шивнэ. Үнэхээр үнцэнтэй байсан. Хажууд нь зогсож би жаргал хариулв. Хатантаа минь хэрэг бид ялаагүй бол бүгд өөх байсан. Бид амьд үлдсэн. Энэ л хамгийн чухал нь, энэ л гол нь гэж хэлжээ. Гэхдээ хэдэн тэрбум хүн өгсөн тэдний гэр бүл, тэдний хүүхдэд тэдний ирээдүй яах юм бэ гэж хэлвэ. Тийм ээ. Гэхдээ бид тэдний төлөө амьд үлдэх ёстой. Тэдний дурсгалыг хадгалах ёстой. Тэдний төлөө илүү сайхан ирээдүйг бүтээх ёстой гэж
эхэлсэн. 8 дугаар хэсэг шинэ эхлэл. Дайнаас 100 жилийн дараа сүүн зам галактик айжмар сэргэж эхэлвэ. Хоёр галактикийн нэгдэл эхлэж амьд үлдсэн Андромедочууд хүмүүстэй хамтран амьдарч тэдний технологи соёлыг хуваалцж эхэлвэ. Хатан тоёо хөгшөрсөн ч нүдэнд нь залуу насны гал байсаар байв. Тэрээр нийслэл Чингис хотыг өндөр цамхаг дээр зогсож алсад гэрэлтэх хотод руу харваа. Хажууд нь түүний ач хүү залуу хаан хүү Тэнгис зогсож байваа. Эмээ та юу бодож байна гэж тэр асуув. Би өнгөрснийг бодож байна хүм. Бидний алдсан хүмүүс бидний гаргасан золиос бидний олж авсан ялалт. Энэ бүхэн үн цэнтэй байсан уу гэсэн. Хатан туяа удаан бодсны эцэст хариулаад тийм ээ үн цэнтэй байсан. Учир нь бид амьд үлдсэн. Учир нь бид шинэ ирээдүй бүтээх боломжтой болсон. Учир нь бид өв дээдсийн өвийг үлдээж хадгалж үлдсэн. Тэрээр тэнгэрүүд харан дэгэн гэрэлт хотыг харлаа. Хардаа Тэнгис. Тэр од бидний дараагийн зорилго, тэр галактик бидний дараагийн гэр. Бидний адал явдал дуусахгүй зөвхөн эхэлж байна. Бид явах юм ээ. Бид явах болно хүм. Гэхдээ эхлээд бид амрах хэрэгтэй. Эхлээд бид шархаа идэх хэрэгтэй. Дараа нь бид дахин аяллаа эхлүүлнэ. Ингэж сүүн зам Андромеда галактикийн агуу их дайн өндөрлсөн юм. Хүндрэлтэн асар их золиос гарган эцэст нь ялж шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ холбоотой болсон. Хатан туяагийн үгсийн дагуу тэд амарч шархаа эдгэрч дараа нь дахин аян замд гарсан. Тэдний өмнө шинэ галактикууд, шинэ адал явдал, шинэ соёл иргэншлүүд хүлээж байв. Монголчуудын сүнс өрүүлж оршиж тэдний түүх оддын дунд мөнхөрсөв. Чингис хааны мөрөөдөл биелэж түүний үр садууд зөвхөн нэг галактик биш, хоёр галактикийн эзэн болсон бай. Тэдний алдарцуу орчлонгийн хязгаарт сансар түгэн дэлгэрч тэдний нэр мөнхөд оддын дунд гэрэлтэх болно. За, ингээд part 4 маань дуслаа. Үргэлжлүүлээд part 5 байгаа. Дараагийн part 5 болтол түр баяртай. Лайк, subscribe нараарай. Баярлалаа.